болно. За ерхий сайд наадмаар дэлхийн одыг Монголд урьж тоглолт хийлгдэг уламжлалт тогтооно гэж амгарсан. Өнөөдөр дэлхийн хэмжээний 6 алдартай дуучинд Монгол Улсын засгийн газар санал тавиад байгаа. За нэг дуучинг $1 сая өртгөөр урина гэдэг мэдээлэл түгсэн. За баяр наадмыг зохион байгуулахад зарцуулж байгаа нийт өртөгтэй энэ тэнцэх хөрөнгийг нэг дуучинд зарцуулахыг их хурлын гишүүд эсэргүүцэж байна. Баяр наадмын нийт өртөг 2.7 тэрбум төгрөг болж байгаа. За үүний 1 тэрбум төгрөг нь урлаг соёлын арга хэмжээс зарцуулагдана. За харин Jennifer Lopez-д $1 сая төлбөр өгч дуулуулна гэхээр төгрөг шилжүүлбэл 2 тэрбум төгрөг болж байгаа юм. За засгийн газар мөнгөнд дүнгээ эцсийн байдлаар зарлаагүй ч урьж тоглолт хийлгэх санал тавьсан нь үнэн гэдгийг хэлж байгаа. За хэдийгээр дэлхийн од Монголд буух нь ховор тохиолдол боловч зарцуулах хөрөнгө хэтэрхий үрлэгэн байна гэж гишүүд засгийн газрыг шүүмжилж байна. Үнэтэй дуусныг авчрах дэмээ үстэй. Тэгээд хамгийн гол нь тэр мөнгөөр ядаж тэгэл энэ тэр цэвэрлэх байгууламж чи одоо болохгүй шүү дээ. Жишээлбэл иргэдийнхээ цалин тэтгэврийн дээр өвгдөд хэдийг нэмсэн гэж бодож байна. 10-ын тэрбум шүү дээ. Тэгэхэд 10-ын тэрбумыг бүхэл бүтэн өвгөд төгсөлтөө зориулж шүү дээ. Тэгэхэд зүгээр нэг 2 өдөрт 2 тэрбумыг зориулж ийн гэж боддоо тэрний 5-ны 1 нь. Зөвхөн монголчууд дэлхийн одыг амдаар нь боддоор нь харж дууг нь сонсож царай зүсийг нь харах боломжтойгоос гадна жуулчид ирнэ гэж зохион байгуулагчид онцлоод байгаа юм. За гэхдээ энэ зорилго нь харамсалтай нь биелэх боломжгүй гэж аялал жуулчлалын сайд асан ярьсан юм. Санхүүгийн маш том ачаал байдаг юм билээ. За цагийн тулгаж товлсон зүйл дээр бол жуулчны урсгалд тийм хурдан нөлөөлж чаддаггүй. $100 сая төлж авчирна гэвэл энэ бол эрүүл хүний үйлдэл ав биш, би нөгөө төлөв зөвшөөрөхгүй. Яг Jennifer Lopez-ыг үзэх гэж хичнээн хүн ирхийн тэрийг одоо тэр мөнгийг нь авах те Монголд хөрөнгө оруулалт болж ирэх тэр тэгж $1 сая нөхөж олох тэндээс ашиг олох тийм зай талбай цэнгэлт хүрээлэн стадион тоглолтын газар маад бий юу гэд олон зүйлийг би бодтой тооцоо засгийн газраас нь ихнэ гэж. 2 тэрбум төгрөгийн зардал гаргаж нэг дуучин өрснөөс сургууль цэцэрлэг барьсан дээрээ гэж үзэх гишүүд олон байна. За ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн болох гэж ингэж үзснээс хэлснээсээ буцна нь улс орны эрх ашиг нийснэ гэж үзэх гишүүд олон байхамаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төрийн албан бүгийн хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөрт 50% дэмжлэг үзүүлэгч журам гаргаснаас хойш 3 сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл төрийн